энергийн ундааны зах зээл сүүлийн жилүүдэд огцом тэлж хэрэглээний шинэ хэв маягтай хамт өөрчлөгдөж байгаа. Гейминг лайфстайл, фитнес болоод оюуны өндөр төвлөрөл шаардсан ажил эрхлэгчдийн өсөлт энэ сегментийн эрэлтийг нэмэгдүүлж байгаа бол сахар, кофеин болоо зохистой хэрэглээний асуудал зэрэгцэн анхаарлыг татаж эхэлсэн байна. Тэр энэ талаар Сайхан компани чанар лаборатори хяналтын албаны дарга Сувтмаатай ярилцахад бэлэн болоод байна. Студид тавтай мөрөлнө. Баярлалаа. За тэгэхээр танай компани зүгээс бол үйлдвэрлэлийг маш эрчимтэй явуулдаг байгаа. Дотооддоо бол энэ ус хийж үлсэн ус. За одоо сүүлийн үед бол дөнгөс ярьж байгаа энергийн ундаа зэрэг зүйлсээ. За энергийн ундаанаас харахад ер нь зах зээлийн байдал ямар байгаа вэ? Сүүлийн үед юу яагаад ингэж хурдтай өсөж байгаа вэ? За манай Сайхан компани нь болохоор шингэн хүнсний үйлдвэрлэл худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. За тэгээ бид нар нөгөө харилцагч одоо дэлхийн томоохон компаниудаас түүхийд материалаа татдаг. Тэгээ энэ ханс бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр хамтарч ажилладаг. За эдгээр компаниуд маань бол байнгын нөгөө зах зээлийн судалгаа хийж идэг. За тэдний ингээд хийсэн судалгааныхаа юуг одоо бидний мэдээлэлээ биднэрт бас ингээд байнга хуваалцж идэг. За тэр судалгаанаас ингээ харахад 2013 он хүртэл бол нийт одоо алкогольгүйтэй спиртийн агуулмжгүй шингэн хүнсний одоо дэлхийн нийт одоо зах зээлд 1% нь л зөвхөн энерги ундаа эзэлж исэн бол 2013 он гэхэд огцом өсөд бүр 8% шингэн хүнсний нийт зах зээлийнхаа 8% хүртэл өссөн. За ингээд 2021 онд бол бүр 18.1 тэрбум литрээр ингээд жилд үйлдвэрлэгдэж байгаа. За ер нь бол одоо 2027 оны одоогийн байдлаар ер нь бол 10% та өсөлттэй. За 2027 он гэхэд бүр одоогийн байдлаас 40%-аар илүү буюу 25 тэрбум литрт хүрэхээр бүр ингээ маш эрчимтэй эрчимтэй өсөж байгаа. За ялангуяа Аз тал руугаа бол бүр илүү. Одоо 27 оны юугаар бол 27 онд 12.4 тэрбум литрийг бол баг Азад борлуулагдана гэж одоо тооцоолсон байх юм байна. Залуусын хэрэглээнээс болж их өсөж гин үү? Одоо ажлын одоо хэрэглээ байд юм анхаарал төвлөрөх шаардлага их өсснээс бас үүсдэг юм болов юу? Тийм байна. Одоо энэ орчин үед болохоор нөгөө ер нь бол нөгөө бидний амьдралын хэмнэлтэй маш хурдцтай өөрчлөгдөж байгаа. За тэгээд нөгөө IT AI хөгжүүлэгч нар байна, программистууд байна. За энэ нөгөө оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байна. За тэгээд нөгөө цахим тоглоом сонирхогч, тоглогч нар бол бүр маш их энэ нь одоогийн байдлаар бүр 2.7 тэрбум хүн энд ийм хүн одоо цахим тоглоом сонирхож тоглодог байх нь эднэрээс одоо ямар юу хүсэж байна гэхээр эдгээр хүмүүс маань өөрсдөө ингээд тархийг маш хурдан ингээд сэргэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг одоо сонирхож байдаг байх нь. Тэгэхээр нөгөө маш их тэр нөгөө эрэлттэй байгаа учраас эдгээр маань өөрсдөө энийг бол одоо баг ингээд тархины бүр түлш гэж үзээ маш эрчимжтэй энэ өөрөө нөгөө анхаарал төвлөрөл за тэгээд одоо альва нөгөө нэг юм үйлдэлийг өгөгдлийг боловсруулад хариу үйлдэлийг үйлзүүлэх чадвар за тэгээд ой тогтоолт анхаарал төвлөрөл гэх мэтэд одоо нөгөө сайнаар нөлөөлж байгаа учраас эдгээр өөрсдөө ингэж одоо бас айгу сүүлийн үед айгу эрэлт ихтэй одоо өдөр тутмын хэрэглээ болоод перформанс дринк гэж хэлээд байгаа шүү дээ одоо хийж байгаа зүйлд нь үр дүн үзүүлэх хэмжээний одоо тэр туслах хэрэглэгдэхүүн бол одоо энэ хүү кофеин агуулсан хүнийг энергижүүлдэг анхаар төвлөрөлтийг сайжруулдаг бүтээгдэхүүн гэж байгаа. Тэгэхээр ер нь бол хэрэглэгчийн сегментийг харахад бол түрүүн таны хэлсэнчлэн эдгээр салбарын хүмүүс бол байгаа юм байна. За хэв маяг амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаагаас бас үүдэж л энэ хүү одоо энерги ундаар ууж гисэн хүмүүсийн хэрэглэгчдийн анхаарал илүү төвлөрж байгаа юм байна. Тэгвэл нөгөө талаас нь харахад кофеины хэмжээ энерги ундаанд бол их байдаг. Кофеноос бол хэд дагавар их байдаг. Дээрээс нь сахарын хэмжээ бол бас маш их байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ тал дээр ер нь ярихад сахарын орц хэрэглээтэй холбоотойгоор эрүүл мэндийн эрсдэл бас яригддаг байгаа. Тэгэхээр энэ талаар та бас мэдээлэл өгье. Одоо энерги ундаа бол ер нь бол мэдээж ингээ маш хурдан хугацаанд тарих сэргээх энэ анхаарал төвлөрөлтөнд нөлөөлж байгаа сайн талуудаа боловч бас сул талууд одоо сул тал бас байгаа мэдээж ямар ч гэсэн нөгөө зохистой хэрэглээ гэдгийг одоо тэн дээр бол анхаарах ёстой. Тэгэхээр хэдүүлээ эхлээд нөгөө энерги ундаа маань өөрөө ямар орц найрлагатай байдгийг тэгэхээр хамгийн эхлээд мэдээж кофеин байгаа кофеин гэдэг маань өөрөө тархийг маш хурдан ингэ сэргээж өгдөг юм бодис байдаг. Тэгээ байгалийн гаралтай бодис байдаг. За
тархи шууд төв мэдрэлийн системд үйлчилдэг тий. За ингээд тааврын болохоор нөгөө одоо амин хүчил төсөд нэгтлэж ярьдаг. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр зүрх булчингийн үйл ажиллагааг дэмжиж дахиад ингээд тархи мэдрэлийн системд ингээд докторжуулах үйлчилгээтэй. За энэ хоёр маань өөрөө ингээд энергийн ундаанд хамт ороод өгөөрэй яадаг вэ гэхээр нөгөө кофеныхаа үйлчлэлийг зөөлрүүлж өгд юм байна. За ингээд энэ дээр нэмээд мэдээж B-ийн төрлийн витаминууд байна тий. За L-карнитин нэгэ тий. Энэ болохоор мэдээж одоо дасгал хөдөлгөөн хийгээд хүний биед өөх шатахад одоо энерги болгож өгөхөд оролцдог одоо ийм нэгдэл байдаг тий. За ингээд бас дээр нь нөгөө сахарын агуулмж. Сахарын агуулмж бол өөрөө бас яг энэ дээр бол за одоо эрдэнэ шишин тий фруктозын сироп байдлаар ч юм уу эсвэл сахар орлуулагч байдлаар ч юм уу эсвэл эсэн чихэр байдлаар ч юм уу тий сахар орлуулагч бас ихтэй байдаг. За ер нь бол орцоо ингээ харахаар кофений агуулмжийг бас одоо ер нь энэ бүх орж байгаа энэ юунууд маань орцуудыг маань бас нөгөө тогтоосон хэм хэмжээ гэж байдаг. Зөвшөөрөгдөх хэмжээ гэж байдаг тий. Жишээлбэл одоо кофений хэмжээ гэхэд ер нь бол Европын нөгөө хүнсний аюулгүй байдлын байгууллагаас бол өдрийн хэрэглээг 400 мг гэж зааж өгсөн байдаг. 400 мг хэрэглэхэд аюулгүй гэж үзсэн байдаг тий. Гэхдээ хүний бие физиологийн онцлогоос шалтгаалаад тий сахарын асуудалтай хүмүүс за одоо бага насны хүүхдүүд тий 18-аас доош насны хүүхдүүд байна, жирэмсэн эмэгтэйчүүд байна. Кофенд хэд мэдрэг юм хүмүүс ч гэсэн тэрийг хэрэглэхгүй байхыг ингээд зөвлөж байдаг. Тэгэхээр одоо хэрэглэгч маань өөрөө нөгөө бүтээгдэхүүнийхээ орц найрлал агуулмжийг тий одоо шошгон дээр бичсэн бичгэллүүдийг аягүй сайн уншиж бүтээгдэхүүнээтэйгээ сайхан танилцаад тэгээд зөв зохистой хэрэглэж явах хэрэгтэй гэж үзэж байна. Таны яг одоо энэ чинь авчираад тавьсан байгаа бас энэ бүтээгдэхүүний талаар сонирхож асуумаар энэс ямар бүтээгдэхүүн бэ? Танай сүүлийн үйлдвэрлэл үү? Тий. Одоо за ер нь дэлхийд аваа баялангуяа Монгол улс ч гэсэн тий 2027 оноос ихтэй сахарын агуулмжийг буурна. Тэр тусмаа одоо төрөл бүрийн ундаанд агуулгаж байгаа сахарын агуулмжийг бууруулах тал дээр одоо бас дөрвтэй ажлууд хийгдэж байгаа. Тэгээд одоо 2027 оноос эхлээд за 100 мл ундаанд 5 мг-аас дээш 5 граммаас дээш одоо сахар байвал одоо онцгой албан татвар ногдуулна ч гэдэг юм уу тий. Их мэдчлэн арга хэмжээ авч байгаа. Бидний хувьд ч гэсэн угаасаа одоо ингээд залуучууд тий өсвөр насныхаа маань хийж өссөн ундаанд маш дуртай байна. Одоо хэрэглэн байна тий тэднэр хүсэж байна. Гэхдээ бид нар бас нөгөө ухаалаг одоо зөв одоо сонголтыг бас гаргаж өгөх ёстой. Тийм учраас манай компани зүгээс бол одоо энэ сахарын агуулмж багтаа Авра баланс гэсэн бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэн гаргасан байгаа. За энэ бүтээгдэхүүн маань яадаг вэ гэхээр дөрвөн одоо бид нэр ийм шаардлага тавьчихад байгаа. Нэгдүгээрт нь болохоор сахарын агуулмжийг бууруулна. За одоо яг энэ ижил төстэй биш. Ер нь бол хийж байсан ундаануудаас бол 4 дахин бага сахарын агуулмжтай. За тэгээд нүүрс хүчлийнхээ агуулмж бас одоо хийж байсан ундааг бодвол 25% бага тий юутаад дээр нь одоо байгалийн яг энэ жимсний одоо монголчуудын хамгийн их таалагддаг тий 4 төрлийн жимсний орцоор амттай. За бас цайрын амгууламж нэмж өгсөн байгаа. Цайр маань яах вэ гэхээр одоо манай Монгол одоо Улаанбаатар хотын одоо бид нар шугамын усыг гэж бодъё л да тий Улаанбаатар ус бид нар чи харьцангуй юм цэнгэг ус эргэлж байгаа тий тэнд дагуулж байгаа цинкийн сайрын хэмжээг бол 0.5 мг орчим тий литрт байхад одоо бид нар өдөр тутамдаа бид нар насанд хүрсэн хүн 10 мг тий цайрыг одоо тогтмол ингээд авч явах ёстой. Тэр маань одоо бидний тий хүний биед ингээд 700-аад бодис солилцооны процесс явж хахад тэр 300-д нь маш эрчимтэйгээр оролцож яадаг. За дээр нь энэ маань өөрөө мэдрэлийн үйл ажиллагаа тий за дархлааны систем нөхөн үржихүй өсөлт хөгжилтөнд бас маш чухал юм элемент байдаг. Тийм учраас бид нар бас сүүлийн үед энэ сүүлийн одоо энэ Авра баланс бүтээгдэхүүнтэй цайрын агуулмж оруулж өгсөн байна. Тэгэхээр ер нь ингээ хараад байхад сахартай бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд алдартай байдаг ч үлээ сахаргүй бүтээгдэхүүн бас зохистой хэрэглээг дэмжихэд үйлдвэрлэгч талаас нь гаргаж өгч байгаа бас нэгэн сонголтоо гэж харж болохоор байна. Тэгэхээр сүүлийн асуултыг асуухад ер нь танаас энэ салбарын хүрээнд танаа сүүлийн одоо дараагийн 5 жилийн зорилт юу вэ? Манай дараагийн 5 жилийн зорилт гэвэл за бид нар одоо ер нь бол бидний эртний юм одоо 2030 он хүртэлх зорилт маань бол бид нар одоо танил амтыг дэлхийд түгээх гэсэн тийм үрээтэй
За тэгээд эндээ яагаад одоо манай яг дарсны үйлдвэрлэлтэй манайх тий. За үндсэн одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүдэд маш эрчимтэй хийгдэж байна. За тэгээ бас стандартууд ISO стандартууд нэвтрүүлж байна тий. Их мэдчлэн одоо маш одоо эрчимтэй хурдтай ажиллаж байна. Стандартны шаардлага хангасан бүтээгдэхүүнийг бас Монголынхаа хөрсөн дээр үйлдвэрлэж байгаа танай хамт олонд бас баяр хүргэе. Тэгэхээр цаашдаа ажилласан ч гэсэн амжилт хүсье. Хүрэлцэн гэж ярьсан танд бас маш их баярлалаа.